Сайн байцгаана уу? Од мөндөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн сэдэв бол Чингисийн чулууны бичгийн талаар ярилцсан. За энэ дугаарын хамтран ажиллагчаар өдөр бүр шин төлөж болон энэ Jack Jones болон Veremada гэсэн брэндүүдийг оруулж ирж байгаа албан ёсны борлуулагч Infinity United маань оролцож байна. За энэ нэвтрүүлэг маань НТV болон Од мөндөр радио 107 83.3 гэсэн хос төлгөөнөөр та бүхэндээ хүрч байна. За студид Америк сургуулийн түүхийн багш Анархааны Марат хаан хөтлөгч орноо ирж ажиллаж байна. Өдрийн мэнд төргий багшаа. За өдрийн мэнд төргий. За өнөөдрийн нэвтрүүлгийн дугаарын сэдэв бол Чингисийн чулууны бичиг те. Одоо энэ талаар бол хүмүүс болгон нэлээд сайн мэдж байгаа баха. Тэгээ яагаад энэ талаар ярих болсон бэ гэхээр чи тэрийг нэг өмнөх дугаараас шүү дээ те. Одоо Исүнгийн хасрын удмын нэгэн оршуулга гэдэг энэ тухай ярьсан. Тэгээд энд яг ярьж байхдаа бол доктор профессор тэ шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн Довдон Баяргуан одоо 2000 онд хэвлүүлэн гаргасан язгууртны нэгэн булшийг малтан судалсан гэдэг энэ судалгааны бүтээлийн талаар ярьсан. За энд бол яг хасрын удмын Исүнгийн ноён тэдний одоо эзэмшил нутаг тэдний үр удмын талаар одоо эзэмшил нутгаас нь олдсон энэ язгууртны булш одоо тэгээд энэ булшны талаар ярьсан. Гэхдээ энэ ярьж авах хугацаанд бол нэг зүйлийг зогс дурдаад өнгөрсөн. Тэр нь юу вэ гэхлээр Чингисийн чулууны бичиг. За Чингисийн чулууны бичиг гэдэг одоо тий алдартай энэ бичиг үсэг бол яг энэ газар нутгаас олдсон байхгүй. Тэгээ энэ газар нутгаас олдохдоо бол ер нь бол анх олдохдоо ингээд нэг үл мэдэх техникийн бичиг ингээд чулуутаа олдчихлоо шүү дээ тий. За тэгээд энээс хойшоогоо энэ хавийн нутгийг бол ер нь бол хавт тасрын удмынх нь гэж эзэмшиж байсан нутгийн байна гэдэг нь илүү тодорхой болоод харьхраа голын хөндийд те ер нь энэ хавт хасрын удмынхны эзэмшил нутгийн байна гэдгийг тодорхой дурдсан. За үүнээс гадна тэр яг өмнөх дугаар ярьж байна те 1959 онд Киселевигийн малтсан тэр нэг булш байгаа тэр лам хүүхдийн булш. За тэгээ энийг бол дурдхад бол энэ талаар одоо нэг баяр багш маань ихэн сурвалжилж те 1990-с 91 оны хооронд Оросд одоо нэг Москвад ажиллаж явах явцдаа бол энэ булшны одоо нэг Киселевгийн тайланд ороогүй одоо тайланд орсон ч гэсэн нэг тийм сайн тайлбаргүй гэх юм уу те эдгээрийг нэхэн судалж явах явцдаа бол ер нь бол те энэ бол Чингисийн чулууны бичиг олцсон хэсгээс олцсон юм а гэдгийг бол илүү тодорхой дурдсан байдаг. За тэгэхээр энэ нутаг бол мэдээж одоо бол те Монгол улсын хэдлээс гадна Оросын холбооны улсын Чита мууч те одоо бүр нэрчүү гэд уурхаа байгаа. За энэ уурхаан хэсэг газраас олцсон байдаг. За тэгэхээр энэ нутгийг бол яг одоогийн орчин үеийн те одоо газар нутгийн нэрээр бол одоогийн Оросын холбооны улсын Чита мууч, Онон мөрний сав, Үлэнгүй голын зүүн бий гэж Харьхаа голын хот хэмээх эртний Монголын хот балгад төдийгүй одоо тэр хэсэг хөндийгөөс ингээ холгүй орших Окошки гэд нэрээр тэмдэглэгдсэн 19-р зууны одоо Оросын судлаач бол хар баян гэдэг те ингээд тэмдэглэсэн байдаг. За энэ уулнаас бол одоо эртний одоо энэ чулуутай бичиг олдсон байдаг. За энэ бичиг бол анх 1818 онд одоогоос 207 жилийн өмнө тэртээ гэсэн үг байхгүй. Өөрөө олдсон цаг хугацаанд бараг түүх болоод өнгөрчихөж байгаасаа тий. За тэгээ энэ орноос одоо ингээд тий олдсон байгаа. За тэгээ энийг хамгийн анх Спасский гэдэг одоо дорн техник судлаач хүн тий. Энэ хүн бол өрөнгө мөрөнд нийлдэг. Яг энэ харьхраа голын хавьяас бол тий энэ бичиг хөшөө олсноо гэж хэвлүүлээд нийтлсэн байгаа байхгүй. Гэхдээ энийг хамгийн анх олсон нь болохоор тэр нэрчүүгийн уурхаа тэр уурхаад ажиллаж исэн хүмүүс олсон гэж байгаа. За тэгэхээр тэр нэрчүү гэдэг газар бол тий ямар утга учиртай газар юм бэ гэдэг зүйлийг ярихаас аргагүй байхгүй. Зарим нэгэн яг нэг түүх мэддэг хүн бол 1888 онд болсон нэрчүүгийн гэрээ гэж байна. За Монгол тий Монголын түүхэнд бол баг хар тол болж үлдэж байгаа гэрээ гэсэн үг байхгүй. Яагаад гэвэл Оросууд одоо нэг Монголтой харилцах гад байсан тий одоо харилцах гад энэ харилцааныхаа явцдаа бол гэрээ хилцээр хийх гээд ингээд яваадсан. Тэр нь бол бас цаагуур бол Оросд дагаар ор гэсэн утга санаатай юм захидал байсан боловч тэр захидлыг нь одоо гардуулаад өгсөн чинь нөгөө ноён тий Монголыг хариуцсан ноён нь олдохгүй байх гэж иймэрхүү зүйлүүд болоодсан байгаа байхгүй. Тэгэхээр Оросууд юу бодсон бэ гэхлээр ер нь монголчуудтай харьцнаас илүүтэйгээр шууд цаад эзэд буюу одоо манж нартай харьцнаа дээр юм байна гэж байгаа. Яг энэ түүхэн цаг хугацааг нь бодоод үзэх юм бол нэг халах тий халах манж ойр тэгээд одоо ингээд нэг Монголын түүхийн хувьд бол нөгөө халах манжид агаар орох энэ үйл явц болж исэн. Энтэй холбоотойгоор тэр нэрчүүгийн гэрээ гэдэг зүйлийг бол Орос манж хоёр хоорондоо байгуулсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэрчүү гэдэг газар нь бол яг одоогийн хятадын хил хязгаараас те наашаага одоо ингээд хэдхэн километрийн зайтай байгаа газар байгаа байхгүй. За тэгээд тэр нэрчүүгийн уурхаа тэр нэрчүүгийн гэрээ гэдгээр одоо ингээд хил хязгаар тогтоож шít Орос болон манж нар те. За тэгтэл тэр
газраас 1 км-ийн наана гэсэн үг байхгүй. Оросын тал нутагт гэсэн үг. Мөнгөний их ордог байхгүй. За тэгэхээр энэ гэрээ бол анханасаа одоо нэг газар нутагт шунсан гэхээсээ илүүтэйгээр монголчуудын хуучин эзэмшдэг байсан. Дээрээс нь одоо орд, мөнгөний орд байхгүй. Тэр мөнгөний орд гэдэг газрыг өөрийн болгохыг оролдсон ийм үйл явдалтай холбоотой явуулаа явчихж байгаа. За тэгээд нэрчүүгийн уурхад ажиллаж исэн хүмүүс бол за энэ Харьхаа голын хүндий те хотын тойр, эртний одоо энэ хотын тойр балгад байна гэдгийг бол Санкт Петербург хотод бол мэдээлж исэн байгаа. За ингээ мэдээлж исэн ингээ 1818 онд бол Чингисийн чулууны бичиг гэдэг бичиг олдсон. За Спасский энэ бичгийг олсныхын дараа бол те мэдээж үл мэдэгдэх юм сонин содон бичигтэй байгаад байгаа шүү дээ те. За энэс чинь одоо бас яг энэ тухайн үед чинь бас нэг рүүний бичиг гэдэг бичиг ингээ гараад ирцэн те. Тэг ингээ ямар бичих юм болоо гэ гайхаад яваад исэн. Тайлах гад бас нэлээд уудсан те. Гэтэл ахаад нэг дорн тахны ард түмний нэг бичиг байна гэдгийг ингээ харсан байгаа. За тэгээ яг харангуйтаа энийг бол яг Чингисийн чулууны бичиг те Чингисийн бичиг гэж ингээ алдаршсан шалтгаан нь юу гэхээр Спасский бол одоо нөгөө нэг нутгийн иргэдэд үзүүлсэн байгаа байхгүй. Гэтэл тэнд бол тэр 1818 онд бол Монгол гаралтай лам те ийм хүмүүс бас байсан байгаа. Эдгээр хүмүүс маань бол бас нөгөө монгол хэл монгол бичгээ бас нэг гадарладаг байсан. Тэгээ гадарладаг байсан учраас тэдгээр хүмүүс тэр чулууг хараад гайхангуйтаа хамгийн ихний үг нь Чингис хаан гэж үг уншсан байгаа байхгүй. За Чингис хаан. Тэнгуүтэ дараа нь хамаг Монгол улус гэдэг үгийг уншсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ хамаг Монгол улс гэж байна гэд. За энэ тэгээд ер нь бол те Чингис хаантай холбоотой хамаг Монгол улстай холбоотой ийм зүйл байна гэдгийг нь дурдсан учраас энэ бол анх одоо нэг түүхэнд те түүхийн шинжлэх ухаан тэмдэглэгдэхдээ бол Чингисийн чулууны бичиг гэж алдаршиж гарч иж байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол нэг ямар нэгэн байдлаар 5 мөр бичсэн 22 үгнээс бүтцэн те ийм нэг үг байх гэдэг. Гэтэл энэ үгийг бол одоо бол яг утга санааг нь бол манайхан баг бүгдээрээ мэдчихэдэг те. Гэтэл энэ одоо чулууг маань бол яасан бэ гэхээр тэр нэрчүүгийн одоо нөгөө завууд шүү дээ те. Тэр завууд руу яг олоод тээвэрлсэн байна л да. Тээвэрлж явах явцдаа болохоор энэ чулуу дундуур хугарчиж. За тэгэхээр мэдээж нөгөө монгол бичгийн дурсгал байсан те. Энэ дурсгалт зүйл маань дундуур хугарахтаа тэр яг монгол бичгээр бичсэн давуулж буюу дагуулж те давуулж гэдэг 3 дугаар мөрний одоо 2 дугаар мөрний одоо 3 дугаар мөрний шүү дээ те. Би жоох андуураад тахшгүй 2 дугаар мөрний 3 дугаар үг байхгүй 3 дугаар үг давуулж тэр 3 дугаар мөрний сочийнхаа гэд энэ хоёр үгний одоо ингээд толгоо ус гэсэн үг байхгүй. Жишээ нь одоо аав гэж бичгэж чинь монгол бичгээр абуу гэж чинь те. За тэр титэм одоо эхлэн гэсэн үг шүү дээ. Эсвэл одоо нөгөө уул гэдгийг агуулаа гэж эхлэнэ дээ. Гэтэл тэр нөгөө нэг чиний хэлдгээр тэр титэм буюу эхний тэр үсэг арилах хугарна гэдэг чинь уншигдахгүй болно гэсэн үг. Уншигдахад төвөгтэй болно гэж байгаа байхгүй. Тийм таамаглах болох нь шүү дээ. За тэгээ ингээ хугарчиж байгаа юм. За ингээ хугарцсныхан дараа бол үүнийг бол буцаагаад тэр нөгөө Санкт Петербургт те ингээд аваацсан. Одоо бол Санкт Петербургийн одоо монголчуудын те одоо үзмэрийн нэг булан хэсэгт бол айгүй алдартай энэ Чингисийн чулууны бичиг гээд байж байгаа байхгүй. Хуулбар нь бол үндэсний түүхийн музейд бол бас 2000-ад оны ихээр Монгол Оросын одоо нөгөө нэг те харилцааны одоо биелэг тэмдэг болгож одоо ингээд хоёр улсын харилцааны одоо ингээд шугамар нэг их өгсөн. Дараагийнх нь болохоор 2019 оны 12 дугаар сард яг тухайн үеийн Монгол улсын ерөнхий сайд байсан одоогийн Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх Оросд айлчлахад Медведигийн урилгаар айлчсан байгаа байхгүй. Тэгтэн Санкт Петербургийн захирал бас их хувийг нь хэвлэж одоо өгсөн байдаг. За тэгээ одоо яг энэ их хувилбар нь болохоор Чингис хаан музейд байгаа байхгүй. За тэгээ энийг бол Спасский тэмдэглэснээр бол тухайн хөшөөний өндөр нь болохоор 45 биршок гэдэг байгаа байхгүй. Биршок. Буюу энэ нь болохоор одоо нэг метр сантиметр сэлжүүлэх юм бол 200 см 20 мм байх байхгүй. Өндөр юм. Тэг өндөр тийм бай. Өргөн нь болохоор 15 биршок буюу 66.6 см гэсэн үг. Тэгэхээр нэг нэлээд өндөр өргөн те. За нэг ийм зүйл байх гэдэг. За тэгээд яг тухайн хөшөөн дээрөө болохоор ингээд те тухайн хөшөө одоо тэр боржин чулууг те бичээсийг бол одоо ингэж сийлсэн те одоо ингээд нэг хуц сийлсэн ийм үхтэй тэгээ 5 мөртөө 22 үхтэй байгаа байхгүй. За тэгээд энэ бичиг дурсгалыг бол те нийтдээ одоо 207 жил өнгөрлөө гэж ярьлаа штэ. За энэ хугацаанд бол ер нь бол анх олсон цагаас хойш тэр Спасский те ингээл үе ингээд дараалаж судалсан байгаа байхгүй. За ингээд энэ судалж явах явцдаа бол яг одоо хүртэл яг Чингисийн чулууны бичгийн бүрэн утга санаа гэх юм уу те эрдэмтэд янз янзын саналууд дэвшүүлсэн байдаг. Гэхдээ энэ 207 жилийн дараа гэхэд бол нэлээд сайн судлагдсан зүйл байгаа байхгүй. Тэгэхээр Чингисийн чулууны бичиг гэдэг зүйлийг нэлээд сайн уншиж үзснээр ямархуу шинжлэх ухаанд одоо ач холбогдолтой зүйл гарч ирж байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт Монголын нууц товчоо болвол те үнэн бодит юм а гэдэг зүйлийг гаргаж ирж байгаа.
А хоёрдугаарт бол яг тэр тухайн үеийн яг одоогоос 800 жилийн өмнөх үйл явдлыг харуулж байгаа байхгүй. Яг одоогоос 800 жилийн өмнө гэдэг чинь 1225 он бааз. За тэгэхээр чинь 1225 онд Монголын түүхэнд юу болсон бэ гэдэг зүйлийг эргэн нэг санах юм бол за энэ яг 1125 оноос ахаад 6 7 жилийн өмнө гэсэн үг тийм 6 жилийн өмнө 1219 онд бол Чингис хаан бол 29 улсад алтан гаргамжаагаа таслуулдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхлээр 500 тэмээ бүхий 450 худалдаачнаа тий 29 улстай одоо нөгөө худалдаа харилцаа хийх гээд явсан чинь 29 улс яг тухайн үеийн Дундад Азийн тий муслим шашны одоо хамгийн том төв гэх юм уу тий. За яг муслим шашин байгаа тий. Яг муслим шашинтай ингээд улс орнууд байна шүү дээ. Халифын одоо тий Багдадын халиф улс, яг одоо Египтийн Каирт байгаа бас тий одоо Мамлюкийн улс, тий өшөө одоо Дундад Азийн одоо 29 улс байгаа байхгүй. Гэтэл энэ муслим шашинтай улсуудын хамгийн гол одоо төвүүдийн нэг нь болохоор зүүн талын хамгийн том ноёлох хэсэг нь болохоор Мухаммед шахын байгуулсан 29-ийн шах улс байхгүй. За 29-ийн шах улс бол 20 сая хүн ам тагж байгаа. Байнга 500 мянган цэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол Чингис хаан бол алтан гаргамжаагаа таслуулсан ийм хүчрхэг гүрэндтэй дайн зарласан. Энэ дайн зарлан гэдэг нь маань юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол монголчуудын нэг байнгын хилдэг зүйл байгаа байхгүй. Дайн хийхдээ заавал зарладаг. За би чам руу одоо дайлар мордох чинь. Чи бэлдээрээ. Эсвэл бууж өгөр гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр Чингис хааны одоо тэр саяны элч төлөөлөгч нарыг бол 29-ийн шах бол өөрөө алаагүй. Энийг хэн алсан бэ гэхлээр Дундад Азийн одоо 29-ийн улсын хамгийн одоо нэг монголчуудыг очиход хамгийн захих нь одоо хот байх гэдэг чинь Отроор гэж хот байгаа. Отроор хотын Иналчук буюу Иналчиг гэдэг ноён те. Энэ ноён бол Монголын одоо эд бараа бүтээгдэхүүн шунаад тэгэн гутаа эдгээр хүмүүсийг бол Чингис хааны тагнуул байна гэд Мухаммед шахтай итгүүлээд алуулсан байгаа байхгүй. За алуулсан учраас Монгол одоо нэг тэр дотор байсан хүмүүс дотоос нь улаач буюу одоо нэг хөтөч гэсэн үг шүү дээ тий. Аян замыг ингээд хийж явдаг. За ийм нэг хүн үлдээд одоо Чингис хаанд бол нар гэрт нь одоо тий мэдээ өргөжсөн. Монголчуудыг бүгдийг нь одоо ингээд устгацлаа. Одоо тэр аян замд авч явсан бараа бүтээгдэхүүнтэй энэ бүх юмыг бол хураагаад авчлаа гэдэг зүйлийг хэлсэн. За энэ нь бол мэдээж Чингис хааны дотроо бодож ирсэн тий Дундад Азийг тий эзлэх энэ бодлоготой нэгдүгээр давцж байгаа. Хоёрдугаарт бол алтан гаргамжаа буюу элч төлөөлөгч нарыг бол монголчууд бол хизэнээс хүндэж ирж ирсэн. Тэр бүхэл Монголын хааны ордонд одоо тий ёсолж байхдаа алдаа эндэгдэл гаргасан хүнийг цаазын ялтаа байхад хүртэл тий манай ёсыг мэдхгүйгээсээ гаргалаа гэдэг үүднээстэй өршөөж исэн. За иймэрхүү баримтууд байдаг. Гэтэл 450 одоо тэр худалдаачин элч төлөөлөгч нарыг цаазлана гэдэг бол нүүдэлчин монголчуудын хувьд бол тэр соёлд бол байж болохгүй зүйл байхгүй. Хүн бол хамгийн хэрэгтэй зүйл. За тийм учраас 29 улс руу аян дайн зарласан. Энэ дайн 7 жилийн хугацаанд үргэлжлээд 225 онд энэ дайнаасаа бууж ирж байгаа байхгүй. За ингээд энэ дайнд бууж ирж байхдаа бол 25 онд Хархираа голын тий одоо нэг Хархираа голын одоо нэг тэндээс олцсон одоо Чингисийн чулууны бичиг байна шүү дээ тий. Энэ түүх яг тэр үйл явдалтаа ингээд давхцаж байгаа үйл явдал болж байгаа. За энийг тэгэхээр Чингисийн чулууны бичгээ илүү тодорхой ингээд нарийн ярьсныхаа дараа тий үндсэн төвх рүү орё гэсэн. За энийг Чингисийн чулууны бичгийг бол хамгийн анх бол Спасский олоод ирлээ. Санкт Петербургт аваачсан шүү дээ тий. За ингээд аваачингууд нь энд бол Шмидт гэдэг нэг хүний анхаарлыг нэлээд татсан байгаа байхгүй. За ингээд Шмидт гэдэг хүн бол ямар хүн бэ гэхлээр Герман гаралтай Оросын одоо том одоо монголч эрдэмтэн байгаа байхгүй. За тэгэхээр энэ хүн бол өөрөө бол төвд хэл судалдаг, монгол хэл судалдаг тий одоо бурхны шашин судалдаг. Ер нь бол ийм Аз судлаач тий ийм хүн. Дээрэс нь энэ хүний одоо нэг монгол хэлний тайлбар тойл гэдэг ч юм уу ийм тойлыг одоо германд хэлүүлж гаргаж исэн. Ер нь бол монголчуудын тухай хамгийн анх Европ дахинд одоо цацсан эрдэмтэн бом байхгүй. Тэгэхээр монгол одоо судлалын одоо нэг Европын эцэг гэж нэрлэгдээд ингэ яваад байдаг хүн байгаа. За тэгээ энэ хүн бол 1833 он Чингисийн чулууны бичгийг тайлж унших орлого хийж байгаа. За анх бол нөгөө Спасский чинь бол те нэг Монгол ландраар уншуулахад нь Чингис хаан хамаг Монгол улус те тэгээд дараагийнх нь үгийн нарийн алдаатай уншчихсан байсан ийм зүйл болж исэн. За тэгэн гут нь одоо нөгөө Шмидт бол анх одоо унших зүйлийг ингээд орлого хийж эхэлж штэ. За тэгээд түүний одоо анх тайлж уншсан гэсэн орлого нь бол нэлээд олон үгийг те уншсан. Зөв уншиж чадсан нөгөө 22 үгнээс чинь. Гэхдээ утга санаа нь бол бүрэн гүйцэд гарч ирээгүй. Тэгэхээр Чингис хааны чулууны бичгийн хамгийн анхны судалгаа бол яасан бэ гэхлээр одоо
олон түмний хөдөөгийн бирлэг гэж алдарсан дамдны бирлэг гэж хүн байгаа байхгүй. За энэ хүний одоо бүтээлийн чуулган гэдэг ийм судалгааны бүтээл гарсан. Энэ судалгааны бүтээлийн 3 дугаар бодод яг энэ тухай ингээд судалсан Чингисийн чулууны бичиг гэдэг бирлэгэн судалгаа байна. За энэ судалгаан дээр бол бирлэгөө ингэж утсан байгаа байхгүй. Яг энэ бичээсийг бол тэ бүтээгт бол Шмидт бол нэг алдаа гаргасан. Тэр алдаа нь юу вэ гэхлээр Илмитийн уншснаар бол 335 илээ буюу альбин чөтгөрийг шантруулан дарсан тухай гэрэл төгшөөнд босгосон гэж байгаа байхгүй. За тэгэхээр Чингисийн чулууны бичиг бол нөгөө хавт хасрын хүү эсвэнгүй ноён зориулсан гэл ингээл те. Одоо л бүгд тодорхой мэдж байгаа. Би нэг хамгийн сүүлд нь хэлээд өгье. Гэтэл энэ үйл явдал маань өөрөө хамгийн ихэндээ бол те ингэж явж явах замдаа бол нөгөө Шмидтийн судалгаан дээр бол 2 дугаар мөрний ийлдэж, 3 дугаар мөрний орхоо, эрдэн, тэгээ 4 дугаар мөрний илээ гэдэг те одоо ерөнхий 5 дугаар мөрөнд шудуурлаагаа гэсэн юм 6 үг гэж байгаа байхгүй. Би одоо яг алдаатай уншсан үгийг нь одоо яг тэрнгүүр нь монголчгаар уншиж өгч байгаа. За тэгэхээр энэ судалгаа бол тий хэрвээ цааш яваагүйсэн бол Чингисийн чулууны бичгийн одоо нэг бодит тий түүх өгүүлсэн гэснээсээ илүүтэйгээр юм домгийн шинжтэй тий альбин чөтгөрийг дарсан Чингис хаан тий 335 баг ийм альбин чөтгөрийг дарсан Чингис хаан гэдэг нэг иймэрхүү утга санааг илэрхийлэх гээд байгаа сте. За тэгэхээр нэг түүхэнд яаран дүгнэлт хийх өөрөөр бол судалгаа сайн яваагүй бол тий мэдээж нэг иймэрхүү асуудал гарна. Гэхдээ энэ бол Шмидтийн хамгийн анх судалж байгаагаар бол Чингисийн чулууны бичгийг бол олон нийтийн анхаарлын төвд хандуулж чадсан ийм сайн талтай. Дээрээс нь ихэнх үгийг нь зөв уншсан боловч одоо нэг түүх ялангуяа хэл шинжлэлийн хувьд бол 1-2 үг зөрүү буруу тий одоо ингээ унших эсвэл орчуулах гэдэг юм уу тий ийм байвал ямар том алдаа гард юм бэ гэдгийг бол эндээс харж үзэж болж байгаа юм тий. За тэгэхээр Чингисийн чулууны бичиг анх ингээл дэлхийд дахин цацагдахтаа бол нэг альбин чөтгөрийг дарсан 335 альбин чөтгөрийг дарсан тий нэг ийм нэг айхтар юм болох гээд яваад байна. За яг үүнээс яг 18 жилийн дараа болвол 1851 онд бол Банзарын Дорж гэдэг энэ бурят судлаач хүн байгаа. За энэ хүн бол өөрөө бол угсаагаар л бурят хүн. Тэгээд яг Оросод тий Санкт Петербург хотноо одоо ингээ оюутан байхдаа бас сурж исэн, боловсрол эзэмшиж исэн. Тэгээд төгснөөсөө хойш тий одоо Чингисийн чулууны бичиг гэдэг зүйлийг болвол за энэ Шмидт гэдэг хүн бол жаахан буруу уншсан юм биш шүү гэдэг зүйлийг ярьсан байгаа. За ингээ буруу уншсан зүйл гэдэг маань болохоор юу яаж байгаа. Энд бол би яагаад энэ үгэнд амар ихтгэлтэй байна вэ гэдэг одоо саяны судлаачийн үг ба шүү дээ тий. За тэгэхээр энэ Дорж гэдэг хүн яагаад ийм ихтгэлтэй байгаа гол шалтгаан нь бол за энэ бичиг бол эхлээд Чингис хаан гэж эхэлж байгаа. Чингис хаан. За тэр Чингис хаан гэдэг бол тэр бусад үгнүүдийг бодвол нэлээд дээр байгаа. За энэ дээр байгаа гэдэг нь болохоор нөгөө мөр тэтгэх. Монголчууд ч одоо нэг мөр тэтгэх буюу хүндэлсэн тий одоо ийм одоо хүнийг одоо дандаа мөр тэтгэх буюу бусдаас арай дээгүр үзэж байгаа байхгүй. За ингэж бичсэн байна. Гэтэл тэр бусад одоо 2 3 дугаар мөр те эдэр бол ингээд доогуур явж байгаа мөртлөө 4 дугаар мөрөнд гинт нэг үг гараад ирдэг. За энийг бол одоо Шмидт ерөнхий гэж уншсан бол энэ ерөнхий гэдэг үг биш ээ. Энэ бол эсвүнгэ гэдэг үг байна. Тэгэхээр эсвүнгэ ноён бол бусдаас онцгой. Тийм учраас өндрөөр бичсэн. Гэхдээ Чингис хааны хувьд бол арай бага. Тийм учраас тэр Чингис хаан гэдэг үгийг хамгийн ихний үгийг маш томор ингээд дээрээс хэлж бичсэн мөр тэтгэх ёсоор дараа нь бас мөр тэтгэх одоо дөрмөр ёсоор болвол бас эсвүнгэ гэдэг үгийг бас би дээгүр бичсэн. Гэхдээ Чингис хаанаас өндөр биш гэдгийг хэлсэн байгаа. За тэгэхээр энэ бол Чингис хаанд зориулсан бичиг бол биш юм байна. Энэ тэр Чингис хааны хүү дүү хавт хасрын хүү эсвүнгэ ноён гэдэг ноёнд зориулсан зүйл байна. Гэхдээ би одоо бол ямар нэгэн юм судалгаа бүтээлтэй ном одоо яг түүхийн талын эсвүнгэ ноёны талаар тэр эртний Юан улсын судар гэдэг ч юм уу ийм зүйл надад байхгүйгээс болоод миний судалгаа удаашраад байна. Гэхдээ Шмидт бол алдсан шүү гэдэг зүйлийг бол маш сайн гаргаж ирсэн байгаа. За тэгээд тэр мөр тэтгэх тухай зүйлийг ярьж байгаа. За тэгэн гут нь одоо за Дорж болвол яг Доржийн одоо энэ үзэл санааг болвол бараг 19-р зууны үйл явдал ярьж шүү дээ хоёлаа 19-р зуунд бол бүгд за окей энэ бол яг үнэн юм байна. Дорж бол одоо Чингисийн чулууны бичгийг бол бараг үннийг уншчлаа гэж үздсэн байгаа. За тэгээд Доржийн одоо бичсэн үг нь болохоор нэг юм байгаа. Чингис хаан Сартуулыг дийлж иргэн ирсний дараа хойно бүх Монголын ардыг бугаа сожихуд хуралдуулсанд эсвүнхэ хоноордын 335 үрх айлыг хувьд авлаа гэж байгаа. За тэгэхээр
Одоо нөгөө нэг 335 альбин жүтгэр байсан бол 335 те өөр хайл тий барыг одоо хоёрыг цэргийг гэж байгаа байхгүй. За ингээд өөртөө авсан гэж. За тэгэхээр энд бол түүхэн үйл явдлын хувьд бол 29 улсыг дайлаад мордж ирээд ялалтынхаа дараа бол Чингис хаан хувь хүртээсэн энэ хувиас Эсвэнгээ ноён бол Хонородын 335 айл өрхийг тий хувьдаа авлаа гэдэг зүйлийг хэлээд байгаа байхгүй. За яг энэ үед бол Монгол улс нөгөө кирилл үсэг шилжээгүй тий. Уг нь уурчин бичиг маань ингэж өргөнөөр ашигладаг л байсан тий. За нэмэх нь яг босоо бичгтэй улс гэх юм бол манж байна Монгол тий. Яг хаана хамаатах нь бол айгүй тийм ойрхон. Чингис хаан гээд тэр мөр тэтгэх басна бас их гоё юм тий. Яг зэрэг дэвэн үзүүлчихэж байгаа юм шиг. Тэгээ хоёул нөгөө нэг соёмбийн талаар ярьж байхдаа би нөгөө соёмбийг нөгөө нэг ингээд арай өөрөөр хэлсэн байхгүй. Тэгээ манай нөгөө нэг нэвтрүүлгийг байнга үздэг Викивилэг гээд нэг хаягтай хүн байдгийн. Одоо яг эрэгтэй эмэгтэйг ч мэдэхгүй. Тэр хүн болохоор наач одоо мөр тэтгэх ёс ч та нар одоо Монгол бичиг болон тий соён бүсэг эдгээр дандаа мөр тэтгэх гэж юм байд юм аа гэд. Тэгээ бид тэр мөр тэтгэх гэдэг зүйлийг хайгаадсан чинь сүүлдээ яг энэ хамгийн сонгодог жишээ Чингис хааны чулууны бичиг байгаа байхгүй. За хоёулаа хамтран ажлыг танилцуулаад өргөжлүүлье. Тэгэхээр өнөөдрийн одоо нэвтрүүлгийн маань явах боломжийг олгож байгаа энэ Infinity United гэдэг компани байгаа. За энэ компани маань ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ гэхээр Jack Jones гэдэг нэг эрчүүдийн нэг юм гоё бас тэ нэр маш алдартай дэлхийд алдартай юм брэнд байдаг. За нэмэх нь одоо энэ Veremoda гэдэг энэ хоёр брэнд байдаг. Veremoda бол эмэгтэйчүүдийн тий. За тэгэхээр энэ брэнд нь болохоор 1975 оноос энэ Дани улсад үүсгэн байгуулагдсан дайны брэнд юм байна. Тэгэхээр Монголын хэрэглэгчдэд таатай мэдээд дуулахад энэ Infinity United маань болохоор одоо яг албан ёсны тий Монгол дахь төлөөлөгч болж ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр Veremoda эмэгтэйчүүдийн загварлаг өдөр тутмын хувцсны чиглэлээр дэлхийд танигдсан ийм хувцас байдаг. Тэгээд хувцснаас гадна бас аксессуарыг бас санал болгодог. За харин Jack Jones бол эрэгтэйчүүдийн casual, за streetwear хувцсны чиглэлээр алдартай бөгөөд чанартай загварлаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. За Infinity United нь компани дээрх хоёр брэндүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлснээр за хэрэглэгчид дэлхийн жишгт нийцсэн чанартай хувцас аксессуарыг их орондоо хамгийн хямд үнээр гэдэг нь бас айгүй чухал байгаа тийм дэлхийн хаант зарагцсан адилхан үнээр одоо ганцхан 8 гэдэг шиг одоо тэрнээс бүр илүү дээгүр түвшний юм яригдэж байна тий. За тэгэхээр яг одоо хямдрал зарласан байгаа. Тэгэхээр та бүхэн маань 4-р сарыг дуустал шинэ дэлгүүрийн нээлтийн урамшуул болгож бүх бараандаа 10-аас 20% ийм хямдралыг очиж бас эдлэх боломжтой байх шүү. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээлэл болон шинэ бүтээгдэхүүнүүдийн тал харах мэдгийг хүсвэл та бүхэн Infinity United гэдэг Facebook хаягаар ороод харах боломжтой. Тэгээд латинаар бичиг юм байна шүү. Infinity United гэдгээ. За холбогд утасны дугаар нь 7212 тэг 7 гэсэн дугаараар холбогдоод авах боломжтой. За та бүхэндээ салбаруудын танилцуулъя. Улаанбаатар их дэлгүүрийн 2 давхарт Veremoda Jack Jones гэдэг яг энэ дандаа хамттай байдаг ийм дэлгүүрүүд байгаа. Тэгээ Их Монгол Плаза Маршалын гүрэнд энд байдаг те. За энд болохоор 3 давхарт нь Jack Jones Veremoda гэдэг байгаа. За тэгээд танаа хамт олон бас их баярлалаа. Бас үзэж байгаа үсэг сонсогч та бүхэн манаас дэлхийн өнцөг болон бүр зарагдж байгаа үнээр нь те хамгийн сүүлийн үеийн загвараас нь сонгох боломжтой гэдгээр бол энэ маш давуу талтай. За миний хувьд бол Jack Jones-ыг бол айгүй сайн мэддэг брэнд байгаад байна. Ер нь одоо эрэгтэй хүнд бэлэг те авах ч юм уу ингээд аль гоё чанартай аятайхан юм аваад өгчий гэдгийн бас сонголтын номер 1-т бас явж л байдаг брэнд шүү. За баярлалаа. Тэгээд хямдрал нь 4 сарыг дуустал гэсэн үү те? Тийм байна. За окей. Очно. Гангандаа манай багш. За тэгэхээр одоо нөгөө миний саяны нөгөө өнөөдрийн нэвтрүүлгийн хамгийн гол их сурвалж нь болохоор бүтээлийн чуулган гэдэг тэрний 3 дугаар батгад хэлсэн шүү дээ. Тэгэхээр Перлего бол яг болдоо доржин те энэ хэлсэн зүйлийг болохоор яг ингэж тайлсан байгаа байхгүй. За доржин уншнаар бол Чингис хаанаас Эсвэнгээ ноён Хонгодоор овгийн 335 хуйг цэрэг гэж байгаа байхгүй. Хуйг цэрэг авсан болж байна гэж. За гэхдээ дорж 3 дугаар мөрөнд араад 4 дугаар мөрөнд Хонгодоор 5 дугаар мөрөнд алдаг гэж ташаа унссан гэж байгаа байхгүй. Алдсан байна. Доржийн тайлбарын зарим хэсгийг те одоо эндүрэл одоо болгоход хөргсөн гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол 22 үгээс бүтчихэж нэг бүхэл бүтнийг утга санаа гаргах гэдэг нь шүү дээ. Гэвтэл энэ ахаад нэг утга санаа нь өөрчлөгдөд явчлаа гэдэг санаа хэлээд байгаа. За тэгээд доржийн ер нь уншсан одоо ойлгосноор бол Чингисийн чулууны бичиг бол Эсвэнгээ ноёнд өрх цэрэг сойрхсон тухай болж тарах гэдэг байгаа зү тий. За тэгэхээр Чингис хааны одоо чулууны бичиг маань бол эхлээд нэг альбин жүтгэр дараа нэг өрх гэр сойрхсон гэдэг зүйл болоод байгаа зү. За тэгээ эндээс бол хэдийгээр ийм алдаа гарч байгаа боловч энэ Чингисийн чулууны бичиг гэдэг хүн
гэдэг зүйлийг те Монгол гаралтай хүн судалсан бас анхны юм болчихж байгаа байхгүй. Нэгдүгээр анхны. Хоёрдугаарт доржийн тэр одоо бичсэн зүйл дээр бол тайлбар хийж байгаа хэсэг энэ хэсгүүд бол нэлээд сайн эрдэм шинжилгээний нямба бүтээл болсон гэж байгаа. Гэхдээ мэдээж тэр нэг яг ингээ харангуут ч одоо Чингисийн чулууны бичиг гэдэг зүйлийг ингээд харуулангуут чинь шууд уншихгүй л те. Би сая нөгөө нэг Чингис хаан музейд 2 өдөр юунд сургалтанд суулаа. Тэг яг нөгөө нэг ориг их хөлбөр байгаа шүү дээ. Тэр их хөлбөрийг ингээ харахад бас уншихад хэцүү байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол мэдээж тухайн үедээ ч гэсэн нэлээд хэцүү уншигдчихсэн зүйлүүд байж тарах гэдэг байгаа байхгүй. За тэгээд тэрний одоо ингээд нөгөө нэг тайлбар тавьсан одоо хэсгүүдээс нэг зүгээр жишээг нь татгад бол Ишмит хар хятаан нэг тийм монгол нэр гэж үзснийг одоо бэд орж буруу шааж монголчууд Хива Бухар газрын оршин суугчдыг сартаагуул буюу сартуул гэж нэрлэдэг байсныг залруулж бичсэн байгаа гэж байгаа байхгүй. Энэ мэтлэнгээр одоо нөгөө нэг Ишмитийн алдаанууд дээр нь тайлбар хийгээд өөр үгнүүд дээр ингээд тайлбар хийгээд явсан гэж. За үүнээс хойш болвол нэг хэсэгтэй болвол за энэ бол дорж гэдэг хүн болвол Чингисийн чулууны бичиг гэдэг зүйлийг яг үнэн бодитоор уншчлаа гэдэг зүйл яригдчихсэн болвол одоо энэ нь ерөөсө цаашаага ингээд 19-р зуундаа бол баг ингээд тэр чигээр ингээд за бодит үний байна гэдэг зүйл болоо авчиж байгаа байхгүй. За ингээд 19-р зууны одоо сүүл хэсгээр гэсэн үг ядрын цов, Радлов гэх мэтийн одоо хүмүүс бол Монгол орны маш олон газруудыг одоо судлах, тэндээс төгшөө чулуу бичиг олох, одоо орхон Енисийн бичгийг олох 38 авиа өсөг бүхий төргийн ингээд. За тэгээд тэр төргийн бичгийг одоо нэг Томсны их сургуулийн Томсныг Капинганы их сургуулийн Томсон тайлж унших, Радлов тайлж унших гэд ингээд хийжсэн. Тэгээд Радлов гэдэг хүн бол тэр нүүдэлчдийн бичиг үсэг эдгээр одоо судалгааны бүтээлүүдтэй бол Чингисийн чулууны бичгийг бол бас гэж хэвлсэн байдیں۔ За ингээд явсаар агаад одоо 19-р зуун дууслаа. 20-р зуун эхэллээ. За 20-р зуун эхэлсэн чинь яасан бэ гэхлээр ер нь бол энэ Чингисийн чулууны бичиг доржийн тайлбар бол бас ч гэж ер нь яг бүрэн утга санааг илэрхийлж чадах уугүй юу гэдэг зүйл гарч иж байгаа байхгүй. За тэгээ үнэхээр чадахгүй байна гэдгийг зарим эрдэмтэд бол нотлохыг оролцсон. Тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр ер нь бол энэ бол бүхэлдээ бол үгний одоо нэг буруу уншнаас болоод ингээ утга нь алдагдаад үгийг буруу уншнаас болоод утга нь алдагдаад байна гэд үздсэн байгаа. За ингээ 1927 онд бол монголч эрдэмтэн Клюкин гэж байгаа байхгүй. За энэ хүн бол ер нь доржийн буруу одоо согогтой гэж байгаа. Зарим нэг алдаатай уншсан хэсгийг нь бол залруулахыг оролдож эхэлсэн. За ингээд тайлбарыг нэлээд сонирхолтой болгож эхэлсэн байгаа. За ингээд түүний тайлбарт болохоор Чингис хааны дүү Хавт Хасрын хүү Эсвэнгэ ноён 335 алд хол харвсан тухай бичсэн гэж. За тэгэхээр одоо нэг Клюкин тайлбарласан ба шүү дээ. За тэгээд энийг болохоор нөө Чингисийн чулууны бичиг гэж нэрлэдэг байгаа боловч яг үндсэн шинжлэх ухаанд бол нөө гэрэл төгшөө гэж нэрлэнэ л дээ. Яагаад гэрэл төгшөө гэж нэрлэдэг байгаа юм бэ гэхэлэр ямар нэгэн босгосон хөшөө чулуун дотор бичиг үсэг байх юм бол энэ нь гэрэл төгшөө байхгүй юу? Гэрэл төгшөө тий. Бичиг үсэг бол хөшөө чулуу болоо авчиж байгаа шүү дээ. За тэгэхээр энийг бол нөгөө Чингисийн чулууны гэрэл төгшөө гэж хэлсэн ч бас болохоор байгаа байхгүй юу? За тэгээд мэдээж одоо энэ гэрэл төгшөө тий судалсан өмнөх хоёр судлаачдын судалгааны шинжлэх ухааны хувьд бол мэдээж нөгөө нэг Клюкин гэдэг 1927 оны энэ судалгаа бол нэлээд урагшаа ахисан зүйл болчихж байгаа байхгүй. Гэхдээ Клюкин бас л алдаа гаргажээ гэдэг ферлогоо үзсэн байгаа. За тэр нь бол юу гэсэн үг вэ гэхэлэр 2 болон 3 дугаар мөрөнтэй 3 үгийг онж уншсангүй гэж. Бугаас очихаа гэдэг үгийг одоо бугаас очихаа гэдэг үг байгаа шүү дээ. Энэ үгийг нэг үг юм шиг бүр тас зөрүүд гэж бичсэн байна гэж байгаа байхгүй. Тас зөрүүдээр бичсэн. За ингээд ямар ч байсан одоо нөгөө нэг Чингис хааны Эсвэнгэ ноён болвол тэр 335 алд газар ингээ харвсан тухай онолдлоо гэдэг онолдлоо буюу онлоо гэдэг энэ зүйлийг хилээд байна гэдэг ерөнхий утга санаа нь гарч ирсэн. Гэхдээ бас яах нь гэхээр зарим нэгэн үгийг бол бас ингээ алдаатай уншсан байна гэж гарч ирж байна. За ингээд дараа нь 20 дугаар зууны 50-аад оны үед Японы эрдэмтэн бас ингэж энэ Чингисийн гэрэл төгшөө энэ чулууны бичгийг бол бас судалж эхэлсэн байгаа. Мураяма гэдэг хүн байхгүй. За тэгээ энэ хүнтэй бол яг Перлего бол яг ингээд тэр хүний судалгааны бүтээлийг бол олж уншиж чадаагүй юм байлээ л дээ. Гэхдээ 1960 онд болсон Оросд болсон юм олон улсын чуулга хурал энэ уулзалтаараа бол яг энэ тухайгаа яг тэр Мураяма гэдэг хүнтэй бас ярих боломж олдсон байгаа. За гэтэл Мураяма гэдэг хүн юу гэж хэлсэн бэ гэхэлэр энэ бол энэ чулууны бичгийг уншихад бол надад нөгөө нэг өмнөх судалсан судлаачдын одоо судалгааны бүтээл бол маш том дөхөн болж байсан гэж хэлсэн байна. Тэгээд ер нь маш том дөхөн болж байсан гэдэг. Гэхдээ
бас л Мураямыг бас нэг алдаатай юм хийсэн байна гэдгийг нь Перлего бас тодорхой хэлж байгаа байхгүй. За тэрэн дээр юу гэсэн бэ гэхлээр энэ бол те ихэнх үгийг зөв үнссэн боловч 3 дугаар мөрний ноёд хэмээх үгийг анзаараагүй боллоо гэж байгаа байхгүй. Ноёд гэсэн үг байна шүү дээ. За энэ үгийг араад гэдэг ингээл янз янзаар бичсэн байсан ингээл үзээд байгаа те. За ингээ 1940-од он гарснаар бол Монгол бол яг үндэсний түүхчд, археологчд, ялангуяа одоо нэг археологийн шинжилгээ ухаанд те археологчд гэдэг зүйлүүд одоо гарч ирсэн. За үүнтэй холбоотойгоор бол яг Монгол бол өөрийн гэсэн одоо археологчтой болж байгаа те. За үүний нэг жишээ нь бол мэдээж хөдөөгийн Перлего өнөөдөр би намайг нэшлээд ярьж байна. За тэгээ хөдөөгийн Перлего яг энэ уншаад ярьж байгаа энэ ном дээр одоо те судалгааны бүтээл дээр бол яг Чингисийн чулууны бичгийг нэлээд ингээ задлж шинжилсэн байгаа сте. Яг энтэй адилхан. Ер нь бол Монголын одоо яг ингээд активч болдгоо хэлсэн байдаг байхгүй. Ер нь Чингисийн чулууны бичиг гэдэг байгаа тэр 22 үгийг тэр үсгийг те өнөө хүртэл Монголын одоо нэг урдаа барьдаг. Одоо нэг бүхээр ярих юм бол Батэрдэн авраг гэдэг шиг те яг л урдаа барьдаг хамгийн сайн судлаач нар бүгд сонирхон судалсан. Тэгээд нэгдсэн нэг дүгнэлт ойлголтод хүрсэн. Гэхдээ зарим нэг үгэн дээр өөрийн гэсэн үзэл санаанууд гарч ирдэг гэж ярьж байгаа байхгүй. За тэгээд тэгэхээр Чингисийн чулууны бичгийг бол те Перлего, Дамдын сүрэн, Бяра, Ган тогтох, Шагдар сүрэн, Аюуш жавг зэрэг ингээд олон эрдэмтэд бол те нэг бүрчлэн судалсан баг. Ингээд судалж үзсэн те бүтээл судалгаандаа ингээд дурддаг байсан гэсэн. За тэгээд яг ингээд Чингисийн чулууны бичиг бол те яг Перлегон бичснээр гэсэн үг шүү дээ. Яг тухайн үед гэдэг чинь одоогоос бас ахаад нэг 60-70 жилийн өмнө болох гэдэг шүү дээ. 140 гаруй жилийн одоо эрдэмтэн нарын те одоо ингээд шинжлэхт хүн болсон түүний одоо бичээсийн гол утга санааг зөв сэргээ мэдэх болцсон гэж байгаа юм. Одоо энэ анхны судалгаанууд ингээ байхгүй байсан бол энийг дараагийнх нь тайлж унших магадлал байхгүй болно гэсэн санааг хэлээд байгаа. За гэвч зарим үгийг тэ унших түүний утга хэллэгийн талаар бол эрдэмтнэр бол одоо нэг нэгдсэн нэг судалгаанд хүрсэн шүү дээ. Гэхдээ бас нэг юм арай нэг нэгдсэн саналтай болоогүй байдаг байгаа байхгүй. За энэ дээр бол одоо яг Перлегон хэлснээр бол тэр 3 дугаар мөрний эхний үгийг бол ноёд буюу ноёд хэмээн Чингисийн чулууны бичгийг нүдээр үзэхэд тэр үгийн ард гэж унших ямар ч боломжгүй гэж байгаа байхгүй. Энэ ч нөө ард гэд бичсэн байна гэдэг нь шүү дээ. Гэтэл энэ үг бол ноёд гэдэг үг байна. Энийний хамгийн ихний үсэг бол ноо буюу ийм үсэг ингээ үзэгдэж байгааг ингээд сая 60 онд очихдоо ингээд нүдээр харсан гэдэг байгаа шүү дээ. Ингэж харсан гэж байгаа байхгүй. За тэгээд түрүүний дурдсан нэг активч болдгоо хэлснээр яг л нөгөө тэнхээтэй чансаатай хамгийн сайн гэсэн одоо эрдэмтэд бол Чингисийн чулууны бичгийг бол судалсан гэж. За ингэж судалсны үр дүнд бол мэдээж нөгөө нэгдсэн нэг саналд хүрсэн. За энэ санал хүрэхтэй болвол энд нэг зүйл яваад байгаа. Энэ дээр юу гэхлээр тэр нөгөө мөрд итгэх ёс хүнийг эрхэмлэх гэж байгаа энэ зүйлүүд бол ингэж яваад байна. Тэгээд тэр Исүнгэ гэдэг ноёны тухай бол бусад үгнээс арай жоохон дээгүр гэхдээ тэр доор байна гэдгийг хэлээд байгаа. За тэгээд энд бол юу яаж байгаа яг нэг активч болдгоо бол бас яг энэ үндэсний телевизээр бас Чингисийн чулууны бичиг гэдэг нэг нэвтрүүлэг байдаг. За тэрэн дээр бол яг активч болдгоо хэлж байгаагаар бол ингэж байгаа байхгүй. Олон эрдэмтэд олон янзын санал гаргаж ирдэг. Гэхдээ миний бол яг ингээ бусдаас нэг арай жаахан зөрүүтэй байгаа зүр хэлмээр санагддаг үг бол буга сочихад гэж байгаа үг гэж байгаа байхгүй. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нэг яг Чингисийн чулууны бичгээр хамаг Монголын ноёдыг буга сочихад гэж байгаа шүү дээ. Тэр газар болвол мэдээж нэг Сартуул улсыг дайлаад буцсан газар гэж байгаа байхгүй. Буцсан газар. Тэгэхээр харин яг энэ хөшөө олцсон газар бол мэдээж Чингис хааны уугуул нутаг Бурхан халдун уул Хэрлэнгийн хөдөө харал дэлгүүн болдог. За эдгэртээ бол нэлийн ойрхон Оросын нөгөө Чита мууж нэрчүү хот одоо энтэй ингээ ойрхон байгаа. Тэгэхээр энийг болвол яг тэр Бухаа Сочихаа гэдэг газар ер нь хамаг тэр ноёдыг цуглуулад тэнд болвол яг хуралдаа хуралцсан уу? Эсвэл тэр буг сэжих буюу Бухаа Сочихаа гэдэг байгаа шүү дээ. Энэ нь болохоор тэр активч болдгоогоор хэлдэг нэг Монголын дайны тактик үүдэн шүү дээ. Бух сэжих буюу нэг дайраад нэг талаар нь дайраад өхрийн юрш гэсэн үг. Нөгөө талаар нь сөөлж дайрах гэж байгаа байхгүй. Ийм арга тэгэхээр энэ бол Бугаа Сочихаад гэдэг нь болохоор энэ үг болвол тэр дайн дуусны дараа Монгол цэргүүд бүх ноёдууд ингэж цуглараад цэргийн том бэлтгэл хийсэн юм биш үү? Энэ бэлтгэл хийсний үндсэн дээр тэр бэлтгэл дээр Исүнгэ ноён тэр 335 алд газар ингэж онсноороо одоо энэ болсон зүйл юм биш үү? Тэгээд энд одоо Исүнгэ ноёныг одоо
алдаршуулж бичсэн хөшөө, тэр хөшөөг нь хожимо одоо тэр 9 өнгө ноён те тэрний одоо өрг удных нь өөрсдийнхөө тэр нэг хундун болгос хархираа болно те эндээ ингэж залж авчирсныг нь хожим нь тэр окошки гэдэг ууланд бууш оршуулахдаа те тэнд ингээд тавьсан байх магадлалтай гэж байгаа байхгүй. Зөөвөрлөгдсөн гэж. Тэгээ энэ талаар бас одоо ингээд түүхч Цолмонгоо шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн Цолмонгоо бас хэлсэн үг байдаг. Тэр нь Монголын нуус товчоонд бол 3 мэрэгдийг довтолж ирснийхаа дараа те байлаад ирснийхаа дараа Чингис Жамх хоёр нэг зүг болоод явдаг. Харин тойрол хэрээдийн тойрол салаад явдаг штэ. Тэр гачуурт Улаастаа ингээ хавар явсараагаад туулын бургаст одоо нөгөө өөрийнхөө өргөөнд ирдэг гэж. Ингэж ирэх замдаа болвол тэр бас яг л одоо нөгөө байлдааны бэлтгэл хийсэн байх магадaltaй гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энийг ингээ бэлдэж явах явцад бол болд актемчийн хэлж байгаа үгийг дэмжсэн нэг зүйл нь юу вэ гэхлээр 29-ийн аян дайнд явхаас өмнө Чингис хаан тангууд улс мөхөөг өглөө болгон надад сануулж байгаараа гэж хэлсэн байдаг. За ингээд энэ 1227 5 онд болсон энэ үйл явдал тэнд одоо ингээд хэрвээ цэргийн бэлтгэл хийсэн гэж байгаа бол Чингис хааны дараагийн үйл явдал бол тангууд улсын бурхан хаан руу чиглэсэн үйл явдал болж байгаа. Тэгэхээр энд бас нэг дайн одоо дуусаад 29-ийн дайн дуусчаад одоо их нутг руугаа ирж явах замдаа бас ч гэж цэргийн бэлтгэл хийсэн байх магадлал өндөртэй байгаа байхгүй. Тэгээ дараагийнхаа дайндаа ингээд бэлдэж байгаа гэдэг ч юм уу. За нэг ийм зүйлүүд яваад байгаа. Тийм тухайд бас Чингис хаан маань одоо 60 гарцсан хүн байх гэдэг шүү дээ бас тий. За багшаа хоёлаа би танд нэг санал тавих гэсэн юм. За Кеко төвшигөөс юу Марти сонсон юм. Аригатасан. Түрэж өрөө кафе gaja. Аллаа. За би баг ярьлаа шүү. За би сая юу гэсэн бэ гэдэг. Нөгөө манай түлэж үгээд одоо манай монголчуудын хамгийн сайн мэддэг те хамгийн гоё юм пилоттай кофений орчинж байгаас пилот нарийн бовныч газар бас биш те ингээд гоё хүнтэй уулзаад амттай сайхан кофе одоо багет тэнд одоо төрөл бүрийн одоо кек те элдв юм бас зарагдж идэг. Тэгэхээр солонгосоор бас түрэж үрүү гэдэг юм байна шүү дээ. Түрэж үрүү. Тийм түрэж үрүү гэдэг. Чи тэг надад солонгос хэрэг та ойлгохгүй байх нь шүү дээ. Би таныг хоёлаа ёо та билүү идмээр байна уу? Тэгвэл түлэж үү явцгаая гэдгийгсэ. Түрэж үрүү мулаа ёо. Тий. За тэгэхээр манай түлэж үл ёо манай Францаар бол түлэж явах гэж байгаа тий. Түлэж явах юм хамт олон болохоор үргэлж юм гоё шинэлэг бүтээгдэхүүн гаргаж бүтээгдэхүүнээ ингэж сольж байдаг тийм бүтээлч хамт олон байгаа. Тэгэхээр та бүхэндээ өнөөдөр танилцуулах бүтээл нь болохоор энэ багел сэндвичийг танилцуулах гэдэг юм. Тэгэхээр цагаан будааны гурилаар хийсэн энэ шинэ хоёр төрлийн багел сэндвичийг л худалдаанд гарсан байгаа. Та бүхэн манаас ойрхон гараад очивол энэ шинэ бүтээгдэхүүнтэй хамсаад үзээрэй. Тэгэхээр cranberry chicken bagel сэндвич гэж ихнийх нь байна. За амтад цангис жимс болон дахианы цээжмах. За махан авчрахтай багел сэндвич. За багел бол будааны гурилны агуулмжтай ба тусгаалan им крем чизээр бас амталсан, оливоор амталсан им тусгай жор байх нэ. За хоёр дахь нь болохоор сесам багел сэндвич гэдэг байгаа. Өндөг гахаа махын авчрахтай багел сэндвич байгаа. За багел нь будааны гурилны агуулмжтай ба тусгаалan крем чиж болон гүнждийн үрээр амталсан ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээд та бүхэн манаас салбаруудыг бол ерөнхийдөө сайн мэдж байгаа. За холбогдох хугацааны дугаар нь 75 10 гэж байдаг. За мөн Facebook хаяг нь Түлэж үрч Монголиа гэдэг байгаа. Тэгээд Түлэж үгийнхаа хамт олонд их баярлалаа. Түрэж өрөөгөө солонгосоор хэлэх юм бол тий. За солонгосын хамгийн алдартай одоо кафе болох Түлэж үг одоо хэлсэн байх нэ гэсэн үг байх юм. За баярлалаа. За баярлалаа. За одоо тэгээд яг ер нь бол саяны тэр 22 үг гэж байгаа шүү дээ. За энэ үгэн дээр бол Перлихон бас нэг өөрийн гэсэн санал байдаг. Тэр санал дээр бол юу гэсэн үг вэ гэхлээр за эдгээр үгнүүд дотроос те ингээд юу гэж яах вэ? Хамгийн гол тоог тодтгсон 335 гэсэн үг байгаа шүү дээ. Тэрний 330 гэдэг чинь монгол бичгээр цэгтэй бичигдэх ёстой тий. Гэтэл энд цэггүй бичсэн мөртлөө зарим нэг үгийг ингээд цэгтэй бичсэн байна. Тэгэхээр энэ яг ямар учраас ингээд цэгтэй бичсэн нь бол тий тодорхой биш байна гэдэг зүйлийг хэлж байгаа юм. За энэ дээр яг өөр одоо ингээд саналаар хэлсэн зүйл нь болохоор мөнх хааны гэрэлт хөшөө тий. Цогтын одоо бас ингээд юу байгаа байхгүй юу? Цагтын цагаан байшингийн бичээс гэж байгаа шүү дээ. За эдгээр бичээсүүдэд болвол эртний бичээсүүд шүү дээ. За тэгтэл энэ бол цаг хугацааны хувьд бол мөнх хааны бичээс гэдэг маань болохоор мөнх хааны үед одоо бичсэн гэхээр энэ үйл явдлаас 30 хэдэн жилийн дараа гэсэн үг байхгүй юу?
За 30 гаруй жилийн дараа. За тэгтэл цогтын одоо бичээсэн шүү дээ. Цогтой хажим бичээсэнд бол энэ чинь бүр хэдэн зуун жилийн дараа гэсэн үг. Тэгсэн мөртлөө энэ хоёрт те одоо ингээд мөнхийнх дээр ингээд цэг тавьсан байгаа гэж байгаа байхгүй. Мөнхийн чулууны бичиг гэж байгаа. Мөнх хааны чулууны бичээс гэж байгаа. Мөнх хамын том наслах болтугай гэд тэгэн гутаа ингээд хятад ханзаар бас гэд давхар бичсэн. Мөнх хаан зориулсан хятад хаттынх нь зориулсан бичиг гэж байгаа байхгүй. За гэтэл энэ дээр ингээд цэг тавьсан нь болохоор хожим нь Монгол эрдэмтнэр гэж байгаа байхгүй. Хожим нь тэр мөнх хааны бичиг дээр одоо ингээд өөр одоо хүмүүс гээд цэг тавьсан Монгол бичгний тэр өөрчлөлт ороход нь цэг тавьсан мэдэгдэг гэж байгаа байхгүй. Тэгээд дараа нь тэр 17 дугаар зууны үеийн цогтын тэр бичээсэнд болохоор цэг тавиагүй гэдэг гэж байгаа. Тэгэхээр яагаад цэг тавьдیں۔ Те. Тэгэхээр ч одоо монгол чинь цэг тавьдаг гэхэр чинь нэг энэ үсэг болох гэж нэг те цэг тавьдаг. Бас г үсгийг хатуугаар дуудах хэг те г одоо хатуугаар хоёр тусал тавьдаг шүү дээ те. Хоёр тусал тавьдаг. За гэтэл энэ туслууд нь болохоор яг энд өөр үгэнд ингээ бичээстэй байгаа нь бол магадгүй энэ бас хожим хойно ингээ тавьсан байхыг үгүйсэх аргагүй гэж байгаа байхгүй. Тэгээд Чингисийн чулууны бичгийг бол ганцхан археологчд биш, ганцхан төвөгчд биш те. Хил шинжлэлийн хувьд бол маш олон эрдэмтдүүд бас судалдаг байхгүй. Тэгээд хил шинжлэлийн эрдэмтдийн нэгдсэн саналаар юу гэж үзээд байгаа юм бэ гэхлээр Монголын нус товчоо 1240 онд бичигдсэн тийм биз. За тэгтэл Монголын нус товчооны бичгийн тэр монгол үгнээс арай эрт үеийн үгийг сонгосон байна гэж байгаа. За тэгэхээр Монголын нус товчоо бол яг олон эрдэмтдийн саналаар бол 1240 онд Орхон Шилхэнцэг хоёрын хооронд те хаан ордон бууж авах бич дуусгаа гэж байдаг. Гэтэл энээс энэ үгнийх нь хувьд те зарим үгнүүд нь эртнийх байгаад байгаа нь магадгүй энэ Чингисийн чулууны бичиг гэдэг зүйл маань бол монгол бичгийг те монголчууд бүр энэ цагаасаа бүр ингээд 1000 жилийн өмнө 100 жилийн өмнө ч юм уу те 12 дугаар зуунд хэрэгжилжсэн байх магадлалтай гэдэг зүйлийг хэлээд байгаа юм. За одоо энэ бичгэн дээр чинь нэг зүйл байгаад байгаа те. За энэ зүйл дээр болохоор 335 алт гэдэг газар байгаа. Алт гэдэг чинь мэдээж хэмжээ юм биз дээ те. За тэгтэл Кюлькний судалгаа хийж байхдаа бол нөгөө нэг юм эрхүүгийн профессор одоо нэг сургуулийн нэг багш хүн байсан байна л да. Тэр хүний бичсэн өгүүлээс нь ишлэл аваад тэгсэн чинь энэ бол тэр хол харвдаг тухай бол ийм домог гэх юм уу те эсвэл ийм бичээсүүд бас байдаг. За энэ бичээсүүд бол Түргийн султан 4-р Мурат Газис гэж байгаа байхгүй. 1255 фут харавсан гэж байгаа. За 1255 фут харавж гэж байгаа. За гэтэл одоо нэг Монголын одоо нэг алдыг те 6 фунт гэж тооцсон шүү дээ те 6 фунт. Нэг алдыг 6 фунт гэж тооцох байхгүй нэг 30-148 см гэвчдэг байхаа. За тэгэхээр Исүнгэ ноён бол саяны тэр Түргийн Мурат Газис 1255 гэж байгааз тэгтэл энэ 2000 гаруй фут болж тарах гэдэг байгаа байхгүй харавсан гэсэн үг. За тэгэхээр энийг нөгөө метрлүү шилжүүлэх юм бол Кюлькний судалгаагаар метр шилжүүлэх юм бол 606 болж байгаа. Гэтэл тэр 335 алт гэдэг чинь өөр хэмжээ байгаа сте. За энэ хэмжээг яг 13 дугаар зууны үеийн дундаж өндөртэй хүмүүсээр тооцоод тэгээд ингээд 160 гэж үзэх юм бол 536 метрийн цаана байгаа зүйлийг сав хараад онж байгаа байхгүй. Тийм байгаас тээ. 500 эдэн метр. Тий. За гэтэл тэр нь үнэхээр хол харвахаараа уралдсан уу эсвэл яг тэр цайнд байгаа байг харавсан уу гэдэг зүйл бас одоо ингээ асуултын тэмдэг хിവэрэ болоод үлдээд байна те. За гэтэл ямар ч нэг 606 метр эсвэл 536 метр гэдэг зүйл болоод байна гэж. Гэтэл орчин цагийн сур харваач нар гэдэг ч юм уу те. Одоо яг орчин цагийн спорт ч те наадмаар сур хардаг шүү дээ. Энэ 75 метрийн зайд идэм байл та. Гэтэл бид хоёр чинь одоо бүр ингээд нэг 536 метрийн цаатлахыг яриад байна шүү дээ тий. 6-7 хол юм тий. Тэгтэл яг зүгээр яг ном сумыг хамгийн хол харвах дээр бол яг Монгол одоо тий харваачдаг байгаа орчин цагт 470 метрийг харвчаад ингэж байгаа. Тий. За тэгээ үүнээс гадна ер нь бол нэг Монголын нуус товчоо байгаа тий. Монголын нуус товчоонд бол бас юу байгаа байхгүй. Хасраг ингээд дүрсэлж хэлсэн байдаг шүү дээ. Ингээд нэг алдалч ингээд тэлж харуул 500 м газар харна 500 алд газар харна сайн тэлж татаж харах юм бол 900 одоо алд газар харна гэж байгаа байхгүй. За энийг нөгөө нэг фут руу шилжүүлэх юм бол бүр 3000-аас 5400 фут болчих жоох нь 500 метрээр шилжүүлээ. Метрээр шилжүүлэх юм бол баг 900-аас юу болчих байгаа юм. 1500 600 болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь километр гарна гэсэн үг байгаа байхгүй. За тэгээд одоо энэнийг бодоод үзэхээр энэ чинь 13 дугаар зууны зүйл яриад байна те. Гэтэл Монголын нуус товчоонд бол бас нэг зарим нэгэн нөө ихсгэл багсгалын аргыг хэрэгэлсэн байдаг уран зохиолын. Гунун өхөр идвэж гулзаахгүй ходооттой нэг өхөр идчихэд ингээ гулзаахгүй ходооттой байна гэдэг чинь хэцүү үстэй те. Тийм алдаараа хэмжиж байгаа юм чинь тэр чинь одоо харавсан газраас ингээ алдлаар те багцаагаар юм эсвэл ингээ алдлаа явах юм уу те нэг хэмжих нь байх нь л те. Хэмжиж байгаа шүү дээ те. Нэг хүн. Тэгэхээр
магадгүй хасрыг одоо зүйрлж хэлсэн зүйл нь бол уран зохиолын үзүүрэлтэй ихсгэл багсгалын арга байж магадгүй. Гэтэл 9 ноён бол яг бодит түүхэн үйл явдлыг ингээд хилчээд байдаг. За энийг нь болохоор орчин цагтаа ингээд судлаад үзэхээр бол тийм Монгол харваач нар 470 одоо метр газар харваад байна гэдэг нь бол бас байж болох талтай болчиход байгаа юм тий. За ингээд байж болох талтай болчиход байдаг. Тэгтэл бас нэг зүйл байгаад байгаа байхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр юу яаж байгаа юм? Саяны бичгийн дэг байна шүү дээ, тий. Чингис хааны одоо чулууны бичиг, энэ бичгийн дэг маяг, хэв маяг бол яг л тэр 13 12 дугаар зууны үеийн бичгийн хэв маяг дэг гэж байгаа байхгүй. Тийм үү. Тэгэхэд надад ингээд тий зарим үг нь яг Монгол улс дээр бол яг л биш. Тэгэхээр энэ бол яг ингээд уншихаар бол одоо бидэд ингээд нөгөө нэг нуус товчоог нэг Монгол үгийг хятад гаалгаар бичсэн гэдэг шүү дээ, тий. Тэгтэл бидэд яг одоо 13 дугаар зуун руу очих юм бол нэлээд ойлголцож болохоор болчихж байгаа байхгүй. Би бүр үнэхээр ингэж баяр төрөөд байгаа байхгүй юу? Би ойлгохоор энэ дээр ингэж одоо тий одоо нэн эртнийг юу гэдэг нь мэддэхгүй юм бэ бол ойлгохгүй шүү дээ тий. Тэгэхэд яг Чингис хаан Монгол улс бусад тий зарим үгнүүд нь яг адилхан. Тэгээд бичгийн хэв нь бүр ямар гоё буугаа байна. Харин тий. Одоо тэгэхээр яг ийм байгаа байхгүй. Би сая нөгөө Чингис хаан үзээд ингээд сая ингээд Чингис хаан нэг сургалтын суусан гэсэн шүү дээ. Тэгэхэд бол яг энийг ингээд нөгөө хуулбарыг харж байхад тэгээ ер нь хүмүүсийг ажиглаж байхад өмнө нь ч гэсэн одоо энэ түүхийн музейн гадаа байдаг тий. Тэгэхэд бол яг ингээд Чингисийн чулууны бичгийг бол хүмүүс зүгээр ингээд харчаал өнгөрчдөг байхгүй. Энэ Монгол бичгээр бичсэн чулуунд бичсэн зүйл байна гэдэг. За гэтэл энэ өөрөө тэр судалгааны төвшөнд явахдаа одоо хүртэл ингээд бүрэн гүйц тайлагдаж уншаагүй те зарим нэг үгэн дээр санал нийлээг байна гэж байгаа штэ. Тэгтэл энэ бол бас яг нуус товчоо шиг бас л нууц те нэлийн алдартай бас хэл шинжлэлийн хувьд бол эн чинь Монгол үгийг Монгол бичгээр бичсэн хамгийн анхны бичгийн дурсгал болоод төвчж байгаа байхгүй. Тийм баст. За тэгэхээр одоо яг энэ үг заяа. Чингисийн чулууны бичиг дээр орчин цагийн хамгийн сүүлийн судалгаагаар юу гэж хэлсэн байдаг вэ гэдгийг би яг уншиж өгье. За энд бол Чингис хааныг тий сартуул иргэнийг эзэлж буцаж явахдаа хамаг Монгол улсын ноёдыг Бухаа Сочийнхоо гэдэг газар цуглуулахад Исүүнгээ мэргэн 335 алдад онсон гэж байгаа байхгүй. За энэ бол яг одоо орчин цагт те яг орчин цагийн хэллэгээр ерөнхий утга санаагаар нь хэлэхэд ийм болж таарж байгаа. Тэгэхээр Чингисийн чулууны бичиг гэдэг зүйл бол те 1818 онд олдсон цагаас хойш одоо 207 жилийн хугацаанд ер нь бас те түүхчдийн одоо археологчдын хэл шинжлэлийн хувьд бол маш олон эрдэмтдийн чанар чансааг шалгасан ийм зүйл өнөөдөр одоо яг 2019 онд ч те одоогийн нэг ерөнхийлөгч хөрөлсөх те Оросд очиж айлчлахад бол яг энэ үед бол нэг тухайн үеийн түүхийн хүрээлэнгийн захирал чулуун доктор Актемчтай цуг явсан байлээ. Тэгээд яг тэр үед нь одоо тэр Санкт Петербургийн захирал, музейн захирал гэж байгаа байхгүй Михаил Федоровский гэдэг хүн бол их хөлбөрийг бас өгсөн байдаг. Тэр нь одоо Чингис хаан музейд байгаа болж тараад байгаа байхгүй. Маш гоё юм сэтгэл огшсон мэдрэмж төрж байна. Бид нарт нөгөө Монгол хүн тий тэгтэл бичиг үсэг соёл маань ямар гоё өндөр түвшинд байгаа вэ? Хамгийн эхний сурвалж 1700 1200 тий эдэн онд байсан энэ бичиг гэхэд өнөөдөр миний бичгийн хэвээс ч гоё. Дээрээс нь ийм яг одоо миний мэддэг уурчин бичиг яг тэр чигээрээ байж байгааг харахыг ингээд тий баг нулимс цэлгэнмэр ийм гоё мэдрэмж төрж байна. Марат өгчтэй маш их баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинтүүлээж үгийн хамт олон маань болно. За Jack Jones Verema одоо брендинг аль бие усны борлуулагч Infinity United компани маань оролцлоо. Хоёр байгууллагатаа маш их баярлалаа. Нэвтрүүлэг NTV болон Одмондөр радио 107 83.3 өссөн хостелгоноор та бүхэндээ хүрэлээ. За баярлалаа. Би нэг бас яг ярин дундаас яг нэг юм орхиснаа санчлаа. Хальт яриа авчи тий. Одоо нөгөө 335 алдаг гэдэг газар чин дээр 536 м-гээр ингээд явчихж байгаа сте тий. Тэр үед ном сумаар тэгж хардаг байсан байх нь штэ. Гэтэл 17 дугаар зуунд одоо орчин үеийн буу дөнгөж гарч иж байгаа штэ. Одоо тэр Европод нэг хоорондоо байлдаг штэ тий. Тэгээд нөгөө нэг ингээд цэнэглээд ингээд аим ингээд удаан цэнэглэж байгаа л тэгээд урд удаас харж байгаа л жигсэж байгаа урдаасаа буддаг штэ. Энэ буу хамгийн анхных нь одоо бууна штэ тий. 3 м бууддаг гэж байгаа шүү дээ. Одоо чи дээр зайн ингээл баг тий 3 м тэр ханны зайтал ингэж бууддаг. Байлгүй шууд харуулаа өгөх юм байна тэр. Хүрдэг байсан гэж байгаа байхгүй. Гэтэл одоо орчин цагт бол одоо снайпер гэдэг одоо амар том буу байгаа байхгүй. Одоо тэрний хамгийн сүүлийн загвар гэж байгаа. Тэр нь болохоор 3500 одоо метрийн цаанаас сав ингээ буудахад хүн онж байгаа гэж байгаа байхгүй. Тэр нь одоо баг хавт тасартаа зөөрлөхөд баг болоод байгаа юм уу яагаад байгаа юм те. Нэг ийм зүйл байгаа. Ингээ зөөрлөж ярьсан гоё юм сонирхолтой юм шиг те. За баярлалаа гэж. За баярлалаа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.